Влогийн талаар ярих чиж өөрөө влог хийж чадхаа болцсон байна. Окей, за залуусаа юу яцгаан тэгээд влог хийгээгүй би өөрөө айгүй их удсан байна. За, цаг баг үлдсэн байна. Баг үлдсэн байна гэдэг нь би цонхны эсрэг хараа суудсан байгаа шүү. Тэгээд удахгүй нар жаргах гэж байгаа учраас энэ бичлэгэн дээр даруйхан нэг зүйлийг яриад дуусгач. Тэр нь болохоор надаас эхний ээлжин тогтмол асуудаг. Хоёрт би өөрөө энэ тэндгүй энэ асуултыг үргэлж олж хардаг. Контент хийж байгаа. Эсвэл влог хийж байгаа. Ямар камер авах вэ? Камер тийм чухал биш. Камер байж. Камер бол чухал. Тэгтээ камернаас илүү чухал зүйлүүд байдаг. Тэгээд хамгийн эхний ээлжинд юу чухал вэ гэвэл аудио. Хэрвээ харах юм бол надад энэ дээр микрофон өлгөөтэй байгаа. Би зориуд потолкноосоо өлгөөгүй учраас нь потолк маань унжаад муухай харагдаад байдаг учраас тийм учраас би зориулт тийм уян дээр тогтооцсон байгаа. Аудио байхгүй бол чиний бичлэгийг хинж үзэхгүй. Хэрвээ яг миний аудио яг ингэж дуурайд авах юм бол чи энэ бичлэгийг тэр даруйд нь унтраагаад цаашаа явна. Тийм учраас хамгийн эхний ээлжинд чиний аудио цэвэрхэн байх ёстой. Би аудион дээр маш удаан алддаг байсан. Яагаад гэвэл би химнэх гэж оролдоод муу микрофон авдаг байсан. Харин одоо тэхээ болсон байгаа. Би хамгийн сайн гэсэн микрофоныг авдаг болсон. Тэгээд надад хэрэгтэй микрофонуудаа би цуглуулж чадсан байгаа. Яг одоо надад дээр өлгөөтэй байгаа микрофон бол DJI Ultra дотроо 2 микрофонтой нэг хүлээ авахчтай энэ дээр харагдж байгаа. Энэ микрофоноос чиний сонсож байгаа аудио гарч байгаа. Энэ микрофоноос гарч байгаа аудиог чи сонсож байгаа. Энэ эхний хувилбар юм. Одоо хоёр дахь хувилбар нь гарсныг би мэдж байгаа. Гэхдээ энэ хангалттай энэ үнэн ч одоо багассан баг. Энэ хангалттай ажиллаа хийж байгаа учраас надад хангалттай байдаг. Тэгээд би энэ микрофоныг камер дээр залгахчихсан байхад аудио бичигдэж байгаа болов бичигдэхгүй байгаа болов гэдэг зүйл дээр санаа зовох зүйлгүйгээр ажиллаа үргэлжлүүлээд хийж болдог. Энэ бол wireless буюу камертайгаа ямар нэгэн холбогдох шаардлагагүйгээр би камераас яаж холдсон болно. Миний аудио өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ аудио надтай хамт амны минь доор байгаа учраас аудио яг адилхан сонсогдно. Өөр төрлийн микрофон байгаа. Тэр нь болохоор shotgun микрофон. Энэ Australia Rode гэдэг брендийн shotgun төрлийн микрофон. Shotgun гэдэг нь болохоор чам руу чиглэж чиний ам руу эсвэл ярьж байгаа хүн лөө чиглэж байдаг ийм микрофоныг хэлдэг. Энэ өөрийнхөө онцлогтой. Яагаад гэвэл эргэн тойронд болж байгаа дуу чимээг ambient sound-ыг чиний яриатай эсвэл камерны чи өмнө байгаа хүний яриатай хамтд нь бичиж авдаг. Гэвч сул тал нь гэвэл хэрвээ чи камернаас холдох юм бол чиний аудио сулрна. Тийм учраас өөр ингэсэн онцлогтой өөр төрлийн микрофон. Надад энэ хоёр микрофон байдаг. Одоогоор би бүх ажлаа хийж болж байна. Хүсэх юм бол би яг одоо энэ бичиж байгаа камерын дээр энэ микрофоныг тавьж болно. Ердөөсөө энэ микрофоныг амныхаа урд тавиад аудио залгуураа уртхан шиг залгуураад камертайгаа холбочихно гэсэн. Бас тэгж хэрэгжилж болох юм байна. Тийм учраас хамгийн ихэнд чухал зүйл бол аудио. Харин дараагаар нь юу авах ёстой вэ гэвэл үгүй камер биш. Дараагаар нь авах ёстой юм бол гэрэл. Тийм. Заавал би чамаа гэрэл худалдаж ав гэдэг юм биш. Өөрт байгаа гэрэлтэйгээ ажиллаж сурах хэрэгтэй. Яг одоо би ямар ч гэрэл асаагүй. Би зөвхөн гэртээ сууж байна. Би цонхныхоо өвдөөс хараад суучихсан байна. Шууд нарны гэрэл цонх руу тусахгүй ч гэсэн яг одоо нэг барилгын цаана нар байна. Гэхдээ би яг цонх руугаа хараад суучихсан. Би та нарт үзүүлээ. Миний өнцгөөс яг одоо юу харагдаж байна гэвэл цонхныхоо өвдөөс хартсан байна. Цонхны урдуур юм цагаан хөшиг байна. Тэгээд камер хайгаарай. Тийм учраас гэрэлтэй ажил сурах гэдэг бол хоёрдугаар чухал асуудал. Өөрт байгаа боломжтой гэрлийн хувилбартайгаа ажиллаад үз. Ямар гэрэлтүүлэхэнд ямар өнгөнүүд яаж ажилтгийг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байна. Харин дараагаар нь хэрвээ чамд гэрэл хязгаарлагдмал байвал өөртөө нэмэлтээр гэрэл авч болно. Яг одоо төсөөлөд үзье л да хэрвээ энэ талаас илүү их гэрэл тусаад энэ талд хэрвээ илүү их сүүдэртэй миний нүүр жайжгий дали харагдаад байвал магадгүй би энэ талаас хөнгөн нэг гэрэл асааж болох. Миний ширээний гэрэл видео гэрэл гэдэг юм байна. Godox гэрэл залгаатай байна. Тэгээд энэ тал маань хэрэтэрхий харанхуулаад байвал би гэрэл асааж өгч болно. Бум. Окей. Одоо миний царай илүү хамаагүй илүү тод болсон байгаач гэх мэтлээ. Гэрэлтэйгээ ажил сурах юм бол чи
чамд юу ч байсан, ямар ч тоног төхөөрөмж байсан, чи контент хийгээд ярилцлага, влого эхлүүлчихэд бүрэн боломжтой. Тэгэхээр нэгт аудио чухал, хоёрт гэрэлтэй ажил сурах нь чухал. Харин гуравт хэлэх ёстой зүйл гэвэл чиний контентын монтажийг хийх компьютер камераасаа илүү чухал. Яг бол би энэ асуудлыг, энэ алдааг маш олон хүн дээр анзаардаг. Би контент хиймээр, би YouTube channel-тэй болмоор, би гоё reels хиймээр. Тийм үү? За, ямар камера авах вэ? 4K-гаар бичдэг камера ав гэж хэлэхлээр очоод 4K-гаар бичдэг камера авчна. Дараа нь тэрийг монтажлах компьютергүй ирнэ, аваачаад 4K-гаар бичдэг камера аваад 4K-гаар бичээд дараа нь компьютер дээр оруулахлаар тэр 8 их зай эзлэн монтажлахын програм нь ажиллахгүй. Тийм учраас монтажны компьютер чинь өөрөө сайн байх шаардлагатай. Би хоёр компьютертэй. Нэг нь Windows би санахгүй. Нэг i5 яасан нэг 12 билүү 13 дугаар үе i5 нэг ямар график карт марттай лээ. Энэ бол миний ажил дээр байдаг компьютер. Би тэрэнд нэг тийм дуртай биш. Харин ихэнх тохиолдолд би юу хэрэглэдэг гэвэл MacBook Air M2 чиптэй. M2 чип маш сайн үзүүлэлтүүд үзүүлж байгаа. 4K 60 FPS-ээр бичсэн бичлэгнүүдийг чөлөөтэй монтажлж болдог. Одоо M4 дээр явж байгаа юм шиг санагдаж байна. Би тэгтээ M2 бол огтхонч хуучраагүй процессор. Би энэ дээр одоо өөртөл 4K бичлэгнүүдийг монтажлж байгаа. Би маш хүнд ажлын талаар яриаггүй шүү. Тэгтээ ойр зүрийн реклам, reels, контент, влог эдгээр зүйлүүдийг ямар ч асуудалгүй монтажлж болно. Тийм учраас эхлээд контент бичлэгээ хийхээс өмнө сайн монтажлдаг, өөрт эвтэйхэн, дэлгэц сайтай, батарейгаа удаан барьдаг, авч явахад хялбар, нэмгэн, заавал ийм MacBook халбгүй. Гэхдээ монтаж хийж болох компьютераа эхлээд шийдэх ёстой байна. Ягаад гэвэл хүмүүс энийгээ бэлдээгүй байж дараа нь тэрийг нэг удаан хуучин муу компьютер дээр монтажлах гэж оролдож байгаад тэгээ зайлгээд энэ бодлоо авч хайдаг. Тийм учраас би чамайг энэ алдааг хийгээсэй гэж хүсэхгүй. Харин дөрөвдөх зүйл нь болохоор камера. Одоо чи жинхэнэ утгаараа өөртөө камера сонгож болно. Чи заавал 4K-гаар бичих үү, өөрийгөө бичих үү? Хэрвээ өөрийгөө бичих юм бол чамд ийм эргэлтдэг дэлгэц хэрэгтэй. Чамд 2 камер ирээдүйд хэрэг болох уу? Тэгвэл одооноос нэг брэндээ сонгочих хэрэгтэй. Одоо намайг бичиж байгаа камер Canon, гарт минь барьж байгаа камер бас адилхан Canon. Би энэ хоёр камерыг тавьж агаад өөрлөгөө зэрэг бичгэд энэ хоёрын өнгө нь хоорондоо төдийлөн зөрөхгүй адилхан байх болно. Гэх мэт чинь чамд бодох зүйлүүд маш их гарч ирнэ. Дээрээс нь чи өөрийгөө бичих юм бол би яг одоо камера тавьчихсан байна. Гэхдээ би нэг зүйлийг маш сайн мэдчихэв. Хажууд нь байгаа дэлгэцэн дээр миний нүдэн дээр ийм цагаан дөрвөлчин байна. Энэ юу гэсэн үг гэвэл яг одоо фокус нь буюу автомат фокус нь миний нүдээр намайг дагж байгаа. Энэ тохиолдолд миний камерын ард ямар ч хүн байх шаардлагагүй. Тийм учраас чамд автофокус хэрэгтэй юу? Иргэдэг дэлгэц хэрэгтэй юу? Нэмэлт микрофоны чихвчний оролт хэрэгтэй юу? Гэх мэтчлэн зүйлүүдээ дараагаар нь сонгох шаардлагатай байна. Ер нь бол миний саяны хэлсэн зүйлүүд бүгд л хэрэгтэй байна. Тэрний дараагаар камера сонгочлаа гэж бодъё. Тэрний дараагаар чамд дуран хэрэгтэй. Хэрвээ дурангаа баяжуулаад одоо би өөрийгөө 35 мм-ийн дуран дээр бичиж байна. Энэ дуран дээр би зум хийх ямар ч боломжгүй. Энэ дурангийн давуу тал нь энэ маань өртс томтой 1.8 өртстэй харанхуй орчинд би бичлэг зураг дарахад хангалттай байдаг. Гэхдээ би энэс илүү өргөн үнцгийн дураг хүсэж байгаа юм бол би өөр дураг авчиж болно. Ингээд би дурангийнхаа санг илүү баяжуулж эхэлнэ. Өргөн үнцгийн дуран дээр би зөвхөн ганцаараа биш хажуудаа найзаагаа дуудаад хамтдаа хэрвээ влог хийжсэн бол би 16 мм-ийн дурангаа залгаад бичлэгээ хийх байсан. Эсвэл эсрэгээр чи илүү холыг авмаар байгаа бол 85 мм RF 85 мм дуран байна. Эдгээр зүйлүүдийг чи аппаратаа сонгочихсныхаа дараа тухайн аппаратанд ямар дурангуу таарах вэ? Чи хэд хэдэн влог хийгээд ирсний дараагаар дурангуудаа сайжруулах юм байна. Эдгээр би 5 зүйлийг хэллээ. Тэгээд энэ 5 зүйл бол хамгийн чухал. Ямарваа нэгэн контент влог хийх гэж байгаа бол яг миний саяны хэлсэн дараалалаар
сонгож өөртөө хөгжүүлж нэг нэгээр нь худалдан авч сайжруулж явах нь хамгийн зөв зам гэдгийг би одоо сүүлийн 4-5 жил бичлэг хийсний үндсэн дээр та нарт хэлж байгаа шүү. Тэгэхдээ энэ бүх 5 зүйл нэг тохиолдолд ямар ч шаардлага. Тэр нь юу гэвэл камерын өмнө чи ярьж чадах уу? Чамд ярих сэдв байгаа юу? Ярьж байгаа сэдвээ чи хүнд ойлгомжтой хүргэж чаддаг уу? Чи зохиолоо бичдэг үү? Бичиж чаддаг уу? Энэ зүйл чинь хамаагүй л чухал. Чи маш гоё гэрэлтүүлэхтэй, маш гоё дурантай, маш гоё камертай, автомат фокустай, сайн микрофон залгажчихсан. Тэгэхдээ камерын өмнө гараад ингээд чимээгүй суух юм бол чиний бичлэгийг хэн ч үзэхгүй, чиний бичлэг хэн ч хэрэггүй шүү дээ. Тийм учраас саяны 5 зүйлийг хаяад зохиол хамгийн чухал. Яг бол би одоо эдгээр бүх зүйлүүдэд унтраагаад гар утсан дээрээ бичлэгийг үргэлжлүүлж та нарт харуулъя. Харин одоо харж байгаа бичлэг бол миний iPhone-ы селфи камер буюу дэлгэцэн дээр нь байгаа камераар бичиж байна. Ямар ч микрофон залгаагүй байна. Тэгээд би зөвхөн ердөө ганц хийж байгаа зүйл бол цонхны өөдөөс хараад суучихсан. Ямар нэгэн аппликейшн ашиглаагүй, ямар нэгэн эффект ашиглаагүй ердөөсөө камер руу ороод камераас хагаад бичиж байгаа зүйл. Тийм учраас залуусаа камер төдийлөн чухал биш. Чи ямар ч утсаар контент хийж болно, влогийг эхлүүлж болно. Контент гэдэг бол камераас хамаардаг зүйл биш. Чиний хэн бэ? Юу ярих вэ? Тэр ярьж байгаа зүйл чинь сонирхолтой байх уу? Хүмүүст хэрэгтэй байх уу? Энэ болгоноос хамаардаг зүйл юм байна. Тийм учраас камер гэдэг зүйлийг түрдээ холхон тавьж жагаад хэрвээ энийг ном журмаар нь зөв хиймээр байгаа бол эхлээд аудионосоо эхэл, гэрэлтүүлгээсээ эхэл, монтаж хийх төхөөрөмжөөсөө эхэл, дараа нь камер, дуран эдгээр дараалалаар явах ёстой байгаа. Хэрвээ эдгээр зүйлүүд байхгүй бол яг үнэндээ бол уцаасаагаад цонхныхоо эсрэг хард сууж жагаад өөрийн яригсан зүйлээ ярьж болох юм байна. Тэгээд таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ таалагдсан бол лайк, за subscribe гэдэг хэрэггүй дээ.